гарч яахаа үзүүлж байна. Бяцхан шувууны тухай үлгэр. Эрт урд цагт бяцхан шувуу ээжтэйгээ хамт ад жаргалтай амьдарч байжээ. Нэгэн өдөр бяцхан шувуу ээжтэйгээ хамт нисэж байгаад модны ёроод чихэр байхыг олж харав. Ээж тэнд чихэр байна. Би чихэр идмээр байна гэж дуу алдав. Миний хүү чихэр идэж болохгүй шүү дээ. Чихэр идвэл шүдэн өвдөн гэж хэлээд цаашаа нисв. Ээжигээ хоол олж ирэхээр нисээд явсан хойгоор нь бяцхан шувуу буцаж ирээд нөгөө чихрийг идээд цаасын хогийн савнд хийчгээд буцаад нисв. Удалгүй бяцхан шувууны шүд маш ихээр өвдөв. Ээж яа миний шүд өвдөөд байна гэж чангаар уйлав. Хүүгээ уйлахыг сонссон ээж нь хүү дээрээ нисэж ирээд миний хүү яасан бэ? Юу басан? Юу өвдөж байна? Гэж асуув. Хүүн шүд гэхээс өөр юу ч дуугарч чадсангүй. Гүй чи нөгөө газар байсан чихрийг идсэн үү? Гэж асуухад тийм ээ, уучлаарай ээж гэж хүү хариулав. Ээж нь чамайг чихэр битгий идээрээ. Хэрвээ чихэр идэхин бол шүдээ сайн угаагаарай. Угаахгүй бол хорхой цоорхой хоёр аманд чинь ороод шүдий чинь идээд шүд нь аимшигтай өвдөн гэж хэлсэн биз дээ гэж гинэ. Тэгээд хүүгээ аваад баавга эмч дээр очиод баавга дээр үзүүлэхээр эмнэлэг дээр иртэл шүд нь өвдсөн амьтад зөндөө байлаа. Энд тэндгүү ёо гэж орилолдно. Бяцхан шувуугийн ээж ирж эмч баавга за бяцхан шувуу яагаад шүдээ өвдөгсөн бэ гэж асуудал бяцхан шувуу хариудна. Чихэр идээд гэж хариулав. Эмч баавга чихэр баг идэж шүдээ өглөө оройд сайн угаагаарай. Шүдий чинь хорхоо цоорхоо хоёр идчихсэн байна гэж хэлээд шүдийг нэмчлэв. Бяцхан шувуу гэртээ ирээд ээжээ хүүн дахиж чихэр идэхгүй. Ээжийнхээ үгэнд дандаа орж байна гэж хэлээд найзуудтайгаа тоглохоор гарав. Ингээд бяцхан шувуу ээжтэйгээ эрүүл сарвал амар сайхандаа жаргажээ.